Alpha Kids аз жаргалыг сонсъё. Skytel Alpha Kids өнөөдөр бидний зочноор болорццэг өөрийнхөө хүчөөний хамт хурж ирсэн байна. За та хоёрын эхний асуулт бол ухаалаг гар утас хүүхдэд хэрэгтэй юу? За та эхлээд ярих уу? Ээж нь үү? Ахмад насны үнэлээ. За. Ер нь бол харьцангуй бас дэмждэг талын ээж аав л да. Харьцангуй дэмждэг. Ер нь бол энэ цаг үед одоо жишээлбэл хэрэгтэй. Тэртээ одоо дэлхийн ертөнцийн чинь ерөөсөө алганд гар утсаар бүх химийг мэдээлэл авдаг болчиход хахад бид нэр 1020-од ямар ч нэмэргүй харин ч эсэргээрээ түүнийг хэрхэн яаж ухаалгаар багаас нь энийг зөв зүйтэй одоо хэрэгжилж сурах вэ гэдгийг л ойлгуулчвал болох юм болов уу гэж боддог манай гэр бүлийн хувьд. Үүгээр одоо дэлхийг тэр чигээр нь таних мэдэх боломжтой учраас тийм байрсартай байдаг гэж байна. Миний хувьд болохоор би л одоо эцэг эхчүүд хүүхдүүдтэй уц үлдээгээд явхлаар хичээлтэй хагаад бас эцэг эхчүүд рүү хамаагүй том хүмүүс залгаад тэд нарыг бид нэр мэдгүй таслаад тэгэх юм бол бас ажил бүтэхгүй болов гэж бодоод тэгээд ер нь бол ухаалаг утас бид нарт хэрэгтэй гэдгийг бас би тэгж бодож байгаа. Ухаалаг утас бол ном дэлхий бүгдийг харах боломжтой. Одоо ингээл дуртай жүжигчнээ. За дуртай жүжигч хэдэн настай вэ гээл хаачин Google дээр шууд. За тэгэл шууд 28 настай 20 настай гэл надад л гар утас хэрэгтэй гэж боддог. Ухаалаг утас чиний амьдрал байхгүй бол яг ямар санагдах вэ? Одоо энэ ухаалаг утас ингээд карантинтай байхад байхгүйсэн болол одоо хүүхдүүд сурч чадахгүй, эрдэм мэдлэггүй тэгээд том болоод ажилгүй юм болох байх гэж би бол бодсон. Хэлхүүг алгаа. Эднийг гэр бүлийнх нь. Гэтэ ер нь одоо яаж чи болдё? Би юу ээж аав гагаатай эрт нэг л удаа хэлээд болдог. Цуснд ээж аав хоёр чинь одоо усгүй явцсан бэ гэж бодъё. Тэгвэл хэн болиулах вэ чамаг? Ер нь бол миний ах болиулна. Ах чинь байхгүй. Ах чинь аваа явцсан. Ганцаархнаа. Тэгээ ганцаархнаа гар утастайгаа зэнэгтэй 100% зэнэгтэй. 100% зэнэгтэй гэвэл би л ямар ч тэгээд хязгааргүй юутай? Дататай. Би бол шууд уцаа агаар шууд ер нь л хөдөө өвөөгийнх руугаа явахс. Alpha Kids үйлчилгээ. Хязгааргүй дататай. Ер нь бол нөгөө бит хоёр өөрсдөө харьцангуй нөгөө одоо хүүхдийн уран бүтээл хийдэг хүүхдтэй харьцдаг учраас энийг бол бүр өшөө хэдэн жилийн өмнөөс ойлгоцсон учраас ер нь бол манай хүүхдүүдэд нэг тийм ингээл одоо ингээд идэг тийм чанар байдгүй. Гэтэ тэр дөрөн биш үү нэг. Яа, цаазын тавцсан. 3 удаа хэлэх юм бол утсын хураагаад сар яриулахгүй тий тэр чинь амар харгас биш үү? Ийм байхгүй юу? Одоо хэлж штэ 3 удаа одоо яагаад одоо тогтсон цаг байгаа дээ штэ. Тогтсон цагт байдаг ч үгүй гэж заримдаа тийм ээ. Тэрийг хяналт тавих чадвар алдна гэдэг чинь угаасаа сэтгэл зүйн хамааралтай болж байгааг нэг шинж. Тийм болохоор ээжэнд донтолт үүсэж шүү гэдэг нь зөв заа юу. Тэгээд мөн яагаад цаазын тавцсан биш вэ гэхээр тэр чинь төрүүлээ тохиролцсон байхгүй юу? Тэр хүүхэд хэрвээ хүлээн зөвшөөрөөд те за одоо ингээд чи 3 удаа сануулга өгөхөд одоо уцаа үргэлжлүүлээд үцээр авах юм бол 4 дахь удаа сануулга авах юм бол ийм юм болно шүү. За 1 сар биш вэ л үү те 1 өдөр ч юм уу те эсвэл маргаашийн цагаас нь тэдэн минут бага хэрэглэн шүү ч гэдэг юм уу те. Эн чинь ерөөсөө цаазын тавцсан биш. Түрүүний хэлсэн зөв зуршлыг бүтээх тохиролцоо зөв зуршлыг ингэж л бүтээдэг. Энд чинь одоо нөгөө дэлгэцийн хамаарал, дэлгэцийн донтолт гэдэг чинь үүндээ одоо хортой зуршил хэрэглээд байгаа зуршил ахгүй. Зуршил гэдэг чинь өдөр тутамд байнга давтагдж байгаа хүнд зуршил үүсчдэг. Би болохоор ингэж бодохгүй юу? Ягаад би тэрний эсрэг байна гэж? Энэ өөрөө урсж байгаа цаг үе шүү дээ. Энд чинь надад тангал мессеж ирнэ, юу ирнэ ингээл би энэтэй байнга харьцах шаардлагатай байхгүй юу? Тэрнийг таслана гэдэг чинь угаасаа л айгу хориотой. Надад няцаалтай нүг яах. Би жишээлбэл 3 удаа хэлсний дараа манайх хизээч утсыг нурааж авдгүй. Хизээч ямар нэгэн шантаж хийдгүй. Зүгээр л тийм ойлголтыг суулгацсан. Үний юм уу ч нэ? Өнөө яг ээж 3 удаа хэлэл болохгүй бол зарим үедээ хурааж авна, зарим үедээ хурааж авна. Анхаа төрүүлсэн байхгүй ингээд сансарт нисээ явж исэн чи. Хөлгнөөс нь пак гэж гаргачих юм байна л да. Одоо ингээд онлайнаар нэг юунд ч идэв те оролцоот ч идэв юм уу ягаад те ингээд яг жинхэнэ тэр шиг ингээд ороод сошиалд ингээд яг ингэж хийсэн чинь л ээж 1 2 3 гэж пак гэж би жингүдх байдлаасаа гараал те шууд газар ингээд тэр чинь айгүй харгас биш үү гэдэг аахгүй би. Мэдээж
одоо балчир насны хүүхдүүдийн чинь эцэг эхийн хараа ярилц зайшгүй байлгүй яах вэ? Яагаад тэр одоо түрүүний мөөгийн хэлээд байгаа харгис юм биш үү гэдэг байгаа чинь заримдаа бид нэр бас хатуу хандж ийж эднэрийг чинь чиглүүлэхгүй бол бүх юм заримдаа бас эднэр чинь намайг толгой эргүүлнэ шүү. Минут өнгөрцөө хой юу яа юу илээ одоо яг одоо дуслаа мууслаа. Тэгэхээр ингээ бас тэр чинь хаяа бас мөөгийнхээс нэр харгис сандах байд юм аа. Чи тэгэхээр диатик гэсэн үг минут өгд юм уу? Үгүй. Зүгээр минут нь хитэрсэн байдаг гэхээр одоо жишээ нэг тоххой заримдаа тэр нэг багын тэгдэм билээ. Орой 9-оос тоглоно. Тэмцээн гэл. Тэгээ 9-оос 11 хүртэл тэр өдрөө тоглоогүй шүү дээ. Тэр өдрөө тоглоог өөр юм хийжсэн. Тэгэхээр ингээд надаа өөрөө аягүй сайн ойлголтоо өгдөг учраас би окей тэгвэл газ хоолойдлаа аягаа угаачаараа хурдлаараа бүх юмаа хийгээрээ хийснэ за тэгвэл тоглол гэ. Тэгээд тоглох орон зайг ингээд чөлөөтэй тавиад өгчдөг. Ахаа. Хязгааргүй хоногтой Alpha Kids үйлчилгээ. Биш би нэг юм асууйдгоо. Нөгөө түрүүн ярьсан шүү дээ нөгөө гар утсгүй бол муу сураад амьдралгүй болно яана гэлээ. Яг том болоод яг ажилгүй хүн болно. Ажилгүй хүн болно тий. Амьдэрдэг хүн болно. Тэгэхээр гар утас айгүй чухал байх нь тийм үү? Гар утсгүй бол ингээд хүүхд бол багаасаа ямар ч ажилдгүй болно. Ялангуяа юм карантинтай байхад бол үнэхээр хэцүү. Хичээл сургууль дээр найзуудтайгаа уулзахгүй зөвхөн интернетээр бинийгаа харна. Одоо би ингээд утасгүй ингээд ямар ч утас байхгүй. Ямар дэлхий дээр утас байхгүй юм шиг найзуудтайгаа найзалдаг байсан байхгүй юу? Тэгээд ингээд өглөө босоод би уцаар яриад хөөж найз нь очлоо гэж хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр би шууд ингээд алхаад найз руугаа явдаг гэсэн байхгүй. Тэг гэртээ очиод хаалганд очиод онгоолонгууд бата байгаа юм гот байхгүй гэвэл би за бата тэнд байгаа юм байна да гэж боддог ч юм уу. Хаалгыг хаачаа тэгээд дахиад нэг газар нь хүлээгээ сууддаг ч юм уу. Ёстой өөрөө ч мартчих. Одоо эдгээр тийм биш байхгүй юу? Дөнгөж сая ингээд найзтайгаа ярихгүй тийм байсан гэж байгаа. Тий. Дээр үе чинь болохоор одоо технологи хөгжөөгүй тийм байсан юм шиг байгаа тий. Тий. Ямар ч утас гараагүй, машин гараагүй, морин хэрэгтэйсэн юм шиг байна. Арай тийм дээр юм биш ч юм ярих гэж байна. Амар юм ярьдас. Машин гараагүй, утас гараагүй тийм үе. Эдгээр чинь та тийм юм би ингээд 5 удаа ярих юм бол тэр үед динозавр байсан уу мэс нүгэд асуух гэдэг шүү дээ. Ягаад гэвэл эдгээр чинь төрхт нь байсан юм чи. Яг зөв. Төрхт нь байсан болохоор те тог байгаагүй мүү гэл те тог байгаагүй гэхээр гайхаад ахгүй юу? Alpha Kids үйлчилгээ. Аав ээжтэйгээ хүснээрээ ярих боломж. Надад нэг асуулт байна. Аз жаргал гэж юу вэ? Аз жаргалыг сонсъё гэвэл та яг юу гэж бодох вэ? Яг тэгэл бүрэн аз жаргал бол гэр бүлтэйгээ л байхыг. Ээж аавыгаа сонсоход аз жаргалыг сонсох мэдрэмж гэж юу? Ер нь бол би гэр бүлтэйгээ байхыг хамгийн хүсдэг. Одоо карантинтай байгаа болохоор би гэр бүлтэйгээ байгаатайгаа бүр маш их баяртай байна. Өстөө нэг талаараа карантин чи бидрийг яг хүүхдүүдтэйгээ байх боломжийг олгож байгаа. Тийм ялангуяа бид нар чинь өстөө өглөө гараад орой ирнэ. Тэгэхээр ер нь бол баг одоо хийдیں۔ Те 7 нас 8 нас хүртэл хамтдаа байх хугацаа их бага л байсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо сонсохоор зүгээр л аз жаргал нь хамтдаа л байх маш энгийн. Тэгээ тэр хамтдаа байхдаа дараагийн нийгмийг бүтээлцэх иргэнийг ээж аа бид нар айгүй гой ухаантайгаар чиглүүлээд өгч юм бол эдгээр чинь цагаан цаас юм чинь дараагийн айгүй гой нийгэм бий болох болов гэж боддог шүү дээ. Баярлаа. Ер нь хүн нэг нэгийг төвчээртэй сонсож чадна гэдэг бол хамгийн том урлаг юм гэсэн. Утас чинь ингээд сонсдог шүү дээ, тэ. Тэгэхээр гар утас одоо манай хүчүүгийн хувьд л байнга ээж аавтайгаа гэр бүлтэйгээ холбоотой байж чадах, сонсож чадах тэр хэрэгсэл дэлхийг бас сонсож чадах тийм хэрэгсэл. Тэгэхээр хүчөө би айгүйх баярлж байна. Энэ олон хүүхдэд үлгэр дуурай дандаа болж идэг. Одоо ч гэсэн бас болж байна. Хүчөөдөө баярлалаа. Таваас 12 насны хүүхдэд зориулсан Alpha Kids үйлчилгээ. Хязгааргүй дататай, хязгааргүй хоногтой, аав ээжтэйгээ хүснээрээ ярих боломж.